Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Together хэмээх сэтгэл зүйн триллер киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэх гэж байна. Киноны эхлэлд ойд хайгууд хийж буй хэсэг бүлэг хүмүүс гарна. Цагдаа нар болон нутгийн иргэд сураггүй алга болсон хүмүүсийн нэрийг чангаар дуудан зөвхөнгөө барах хайж байлаа. Тэгтэл сонин хэлбэртэй хонхоор тэмдэглэсэн нэг нь агуу харагдах ба түүн рүү хайгуулын хоёр нохоо ордог. Тэд хэнийг ч олж чадаагүй ч тэнд байх тогтсон уснаас толгоогоо гудайлхан ууцгаав. Хэсэг хугацааны дараа цагдаа тэднийг дуудсан ч ноход хөдлөхгүй. Зөвхөн бие биерүүгээ ширцээр байр. Гэртээ ирсэн хойноож цагдаа нөгөө хоёр нохоо бие биерүүгээ ширцэн хэвээр хүссэн мэт огт хөдөлгөөнгүй байхыг хараад санаа нь зовж эхэлнэ. Хэдэн цагийн дараа нохтоос архирах болон чих чахарсан өндөр давтамжтай дуу чимээ гарахыг тэр сонсов. Тэр юу болж байгааг шалгахаар яаран очиход хоёр нохоон бие хоорондоо уусч аимшигтай гаж хувиралд орж байгааг хараад түүний сүнс зайлах шахав. Үүний дараа дүр солилдоход Тим Милли гих хосууд гарна. Тэд хотоос нүүх гэж байгаа тул найзуудтайгаа үдгтийн үдшилэг хийж байлаа. Милли жижиг хотод ажилд орсон хэдий ч Тим ийхүү нүүж байгаадаа илт дургу байгаа нь анзаарагдана. Тим бол хөгжимчин бөгөөд сүүлийн үед уран бүтээлийн амжилт тааруухан мөн хосуудын харилцаанд ч ан цав үүссэн болох нь мэдэгдэнэ. Үдшилгийн үеэр Тимийн найзууд нэгэн чухал аялан тоглолт төлөвлөж байгаа бөгөөд тэдэнд гитарчин хэрэгтэй байгаа тухай ярьцгаана. Энэ мэдээ Тимд урам зориг өгсөн хэдий ч хот руу байнга ирж очин явах нь стресстэй санагдах тул тэр баг зэрэг санаа зовно. Гэсэн ч тэр машин барьж чаддаггүй байсан аклаа уг саналыг хүлээн авч замд явхад бэлэн гэдгээ илэрхийлнэ. Дараа нь Тим үдгтийн үг хэлж байтал Михи гинт нэг үдэг дээрээс өгдөн гартаа үл үдэгдэх бөгж барин насан туршдаа хамт амьдрахыг гуйж түүнийг шоконд оруулна. Тим ихэндээ үүнийг тоглоом гэж бодон нилээд удаан тэнгэлцсэний эцэст Тим гэж хийсэн нь уур амьсгалыг үнэхээр эвгүйгүй байдалд оруулдаг. Тэр оройдоо Михи түүний гаргасан үйлдэлд гомдолтой хэвээр байсан ч Тим уучлалтгүй нь түүнд үнэн сэтгэлээсээ хайртай гэдгээ итгүүлнэ. Үүний дараа бүсгүй додонсхийг оролдох боловч Тим хит их согтсон тул зүгээр л амармоор байна хэмээн татгалздаг. Дараагийн хэсэгт хосууд ойн гүнд байрлах шинэ гэртээ төвхөнж байгааг бид харна. Михи шинэ ажилдаа явах бөгөөд тэрээр нутгийн сургуульд багшаар ажилд орсныг бид мэдэж авна. Тэрээр Жейми гих хамтран ажилдаг багштай танилцах бөгөөд Жейми ихэд нөхөрсөг, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Түүнчлэн Жейми тэдний шинэ гэртээ ойролцоо амьдардаг буюу хөршүүд болохоо Милли олж мэднэ. Жейми тэдэнд ойр хавийн оймод алхах замууд нь үнэхээр гайхалтай гэдгийг хэлээд түүнийг тийшээ очиж үзхийг зөвлөнө. Маргааш өглөө Тим Михи хоёр ойг судлахаар гарч тэмдэглэлээдээ жимээр алхана. Гэтэл зам нь санснаас эрт мохордож тэдний урам хугарна. Тим үүний дараа өтгөн мөчөр бут сөөгөнд дарагдсан нууц жим олж хараад төвгөр явж үзхийг санал болгодог. Милли ихэндээ дурамчхан байсан ч эцэст нь зөвшөөрч тэднийг цааш явах занд жижигхэн хачин хэлбэртэй хонхнууд харагдана. Ойн гүн рүү орох тусам хүчтэй шуурга дэгдэж улмаар тэд зүг чигээ алдна. Тим гар утасныхаа луужин ашиглах гэж оролцсон ч яаж ажиллалгийг нь мэддэггүй тул тэд хаашаа явхаа огт мэдхээ болон төрдөг. Тэгтэл гинтийн үйл явдал болдог. Милли туслахаар оролдох боловч тэд хоёулаа доор байсан харанхуй агуу руу унчна. Үүний дараа хосууд орчин тойрны ажиллах бөгөөд тэнд байх том хонхыг хараад үзэгчид энэ газрыг киноны эхэнд нохтын олж очсон газар мөн болохыг таньна. Энэ газар Миллид маш эвгүй чихүүдэс хөргөн санагдсан тул тэр даруй гарахыг санал болгохч Тим шуурга намжтал эндээ хүлээх хэрэгтэй гэж зүтгэнэ. Удалгүй хосуудын ам нь маш их цангаж ойролцоох тогтсон уснаас уухад хүрдэг. Тим тэндээс олсон хуучин модоор гал асааж дулаацаад удалгүй тэд унтаад өгнө. Цожирдмон гэвэл маргааш өглөн сэрэхэд тэдний хөл яг л хүчтэй цавуугаар наажчихсан мэт хоорондоо наалтчихсан байхыг хараад тэд айж балмардна. Тэд салах гэж ноцордсны эцэст асар их өгдөгтийг тэсвэрлэн арьсаа хуу татан байж арайхийн салж чаддаг. Энэхүү хачин жигтэй хүндхэн явхийн дараа хосууд үүнд нэг их ач холбогдол өгөлгүй агуугаас гарч сая нэг санаа амардаг. Гэртээ ирснийхээ дараа Милли агууд хонсны улмаас биеийг хүссэн тул Тимээс массаж хийж өгөхийг гуйна. Тим зөвшөөрч эхлээд зөөлөн хурж байснаа гинт гар нь ширүүсч эхэлнэ. Ямар нэгэн хачин дийлдэшгүй хүч түүнийг удирдах буй мэт тэр гараа хүчтэй бацлана. Үүнээс болж Милли өвдөж
Түүний гар руу цохиж авснаар тимийн ухаан сая нэг иргэн ирдэг. Мили түүнээс юу болоод байгааг асуухад тим сая юу болсныг ойлгохгүй байна. Магадгүй ядарснаас болсон байх гэж хэлээд яаран уучлалт гуйдаг. Дараа нь Мили хүнс цуглуулахаар хот руу явахар шийдэж, харин тим шүршүүрт ордог. Милиг машина бариад хөдлөх үед тим гинт аимшигтай таталтанд ортно. Түүний бие хүчтэй татуулзаж, яг л үл үзэгдэх хүчээр түүний эд эс бүрийг Милитэй холбосон мэт Милигийн явж буй зүг рүү чирэгдэж эхэлнэ. Энэ хүч хөөрхий залууд тэсхийн аргагүй өвдөлт мэдрүүлж, түүнийг амьсгаадаж, арчаагүй байдалд оруулна. Дараагийн хэсэгт тим эмчид үзүүлж, агууд хонсон шүн болон өглөөн тохиолдсон хачин жигтэй явдлынхаа талаар тайлбарлана. Эмч үүнийг танихгүй газар, шинэ хүмүүсийн дунд байгаагаас үүссэн сэтгэл түгшилт байж магадгүй гэж дүгнэнэ. Тэрээр тимд булчин судлах эм бичиж өгсөн бөгөөд ингэснээр тимийн сэтгэл санаа сандарч твцсэн ч бие нь тайван байх болно гэв. Мөн эмч саяхан яг тэр хавьд нэгэн хос сураггүй алга болсон бөгөөд өргөн хүрээний хайгуул хийсэн ч олдоогүйг дурдаад харин тэр хоёрыг амьд үлдсэндээ азтай байна гэдгийг хэлнэ. Гэртээ ирээд сониуч зан хөдөлсөн тим алга болсон хосын талаар интернетээс хайж тэднийг мөн саяхан энэ хавьд нүүж ирсэн болохыг олж мэднэ. Тэр нэгэн нийтлэл олж бүр цахим хуудасудаас нь зургуудыг нь ухаж үздэг. Тим үүнийгээ мэйлэд үзүүлж тэд хоёулаа алга болсон хосыг өрүүдэн тэдэнд юу тохиолдсон бол гэж гайхширна. Гэвч хаалга тогших чимээ тэдний яриаг тасалж энэ нь Жейми байж таарна. Мили түүнийг тимтэй баяртайгаар танилцуулж Жейми тэднийг хөш болсонд нь баяр хүргэж албан ёсоор ухтан авч буйн тэмдэг болгон нэг шилд дарс билийхнэ. Мили түүнийг найрсгаар гэртээ урьж оруулаад ойд тохиолдсон эвгүй явдлаа ярьж өгөхөд тим тэнд байсан хонхнууд нь яг л ямар нэгэн шашны гаж урсгалын бэлэг тэмдэг шиг санагдсанаа хэлнэ. Харин Жейми тэнд нэгэн цагт сүм байсан бөгөөд хэсэг хиппинаар ажиллаж байгаад сүүлдээ цөөрж алга болсон гэдэг цочирдон түүхийг дэлгэнэ. Жейми хоолыг нь магтах боловч Мили үнэндээ тийм л хоол хийдэг. Харин үүнийх нь хариуд тэр тимийг хаасайгүй машинаар зөөдөг гэдгээ хэлнэ. Тим Милигийн цаг зав таарахгүй л галт тэрэгний буудлын руу ч явж чадахгүй байгаа тул энд яг л хавханд орсон мэт санагдаж байна хэмээн гомдлно. Энэ нь тэдний дунд багахан маргаан үүсгэгч Жейми тэднийг бие биенээ нөхөж амьдрт юм байна хэмээн нөхцөл байдлыг намжаана. Зочин явсны дараа тимд Милиг хүсэх хүчтэй сэпхэл төрж түүнийг шунан үнсэж эхлэх боловч уруул нь хоорондоо наалдаж эхлэх үед ямар нэгэн хачин зүйл болно. Мили түүнийг хазчихлаа гэж бодох ба тим сүүлийн үед өөрт нь ямар аимшигтай сонин мэдрэмж төрөөд байгааг тайлбарлахыг хичээнэ. Гэвч ууралсан Мили үүнийг дотн харилцаанаас зайлсхийх гэсэн ээлжид шалтгаан гэж хүлээж авна. Маргааш өглөө нь тим хамтлагийн бэлтгэлтэй тул хот руу явахаар бийдэнэ. Мили түүнийг галт тэрэгний буудлын руу хүргэж өгөхдөө энд хашигдсан мэт байхын оронд өнөө оройдоо хотод үлдэж найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэхийг ятгахна. Тэр магадгүй хэсэг хугацаанд хол байх нь тэдэнд тустай байж мэднэ гэж хэлнэ. Гэвч Милиг машина бариад холдох үед тимийн амьсгал гинт давчдаж нүүр нь улааж эхэлнэ. Тэр бие барихыг хичээж бүр булчин суллах эм уусан ч ямар ч нэмэр болсонгүй. Эцэст нь галт тэрэг яваад өгч тэрээр өвдөж шаналсан арчаагүй байдалтай хоцорно. Энэ хооронд сургууль дээрээ байсан Мили нэгэн сурагчийн зурсан зургийг хараад нуруугаар нь хүйд даах шиг болно. Уг зурагт хоёр нохой хоорондоо аимшигтайгаар уусан нийлсэн байгааг дүрсэлсэн байлаа. Төд удалгүй тэр цонхоор харахад тим тэнд ихэд зовж шаналсан байдагтай зогсож байхыг хараад цочирдно. Тэр түн рүү яаран очиж тэр дээрөө ариун цэврийн өрөө рүү чирж орон энд юу хийж явааг нь шаардан асууна. Гэрч тим зүгээр л түүнийг харах хэрэгтэй байсан гэж хэлээд түүнийг шунан үнсэж эхэлнэ. Хосоод ариун цэврийн өрөөний бүхээг рүү орж дотн харилцаанд ордог. Үе ядар дуусны дараа тэд хоёр тийш болох гэсэн боловч бэлэг эргэтэн нь хоорондоо наардчихсан байхыг хараад айдас давтна. Тэд салах гэж цөхөнгөө баранд хэмзэлдэгч яг бүхээгийн гадна хүүхэд ирэхэд нөхцөл байдал бүрж дордно. Хүүхэд явсны дараа Мили тимийн амийг гараараа таглана. Яг энэ мөчид гаднаас Жеймигийн дуу сонсогдох бөгөөд Мили сандарч твдэн бүхээгээс гарч харин тим тэндээ ноогдож ихтэн. Жейми түрүүжийн хүүхэдтэй хамт явж байх бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө тул Милигээс энд юу хийж байгааг нь асууна.
Тэр зүгээр л түүнд цаашид ажилчдын ариун цэврийн өрөөг ашиглаж байхыг сануулна. Тэр гарахдаа бүхээг дотор тимийн хөд харагдаж байгааг анзаарсан ч юу ч хийсэнгүй. Гэртээ ирсэн хойноо Мили тим дуурсаж түүнийг ажлаас нь халуулах, бүр цаашлаад баривчлуулах шахлаа хэмээн буруутгана. Хөөрхий залуу уучлалт гуайн биед нь ямар нэгэн болохгүй зүйл болоод байгааг болон тархин биеэ захирч чадахгүй байгааг тайлбарлана. Гэвч Мили түүнийг өөрийн гэсэн амжилтгүй болохоро миний ажлыг санаатаагаар хорлож байна гэж бодох нь тимийн сэтгэлийг маш ихээр эмзэглүүлнэ. Үүний дараа Мили Жеймигийн гэрт очиж сургууль дээр болсон явдалд хүлцэл өчнө. Жейми зүгээр гэж түүнийг тайвшруулах боловч Мили гинт уйлж эхлэхэд тэр бүсгүй гэртээ орохыг ээлдгээр өрнө. Гэрт орсныхоо дараа Мили Жеймиг нэгэн эрэгтэйтэй хамт ахуулсан зургийг олж харах бөгөөд тэр хүн нь түүний хамтрагч бололтой байр. Тэрээр тийнтэй харилцах харилцаа нь сүүлийн үед тааруухан байгаач бие биедээ хайртай хിവэрэ байгаагаа ихэн далангүй ярина. Жейми ч мөн өөрийн харилцааны талаар сэтгэлээ уудалж, урд нь яг ийм үеийг туулж бүр салж явж байснаа хэлнэ. Тэр эргчлөө түүнийг аз жаргалтай болгон гэж бодож байсан ч эцэст нь хамтрагчгүйгээрээ тэр зүгээр л хоосон нэгэн болохоо ухаарсан гэв. Мили Жеймиг хормын бөгжөө зүүсээр байгааг анзаарах бөгөөд Жейми түүнд хормын мэдлэгээ үзүүлэхийг хүснэ. Гэвч яг тэр мөчид тэрээр тимийг гадаа сэмхэн зогсож байхыг олж хараад хүлцэл өчн яран гарна. Тим гаргасан зүйлдээ уучлалт гуйх боловч бүсгүй юу ч хэлэлгүй зөвхөн түүний гараас чангадахна. Тэр орой тим зөөврийн компьютерыг нээж нөгөөх сургаггүй босон хосын зургийг дахин харна. Тэрээр хосуудын сүүлийн зураг хаан дарагдсныг олохыг хүсч баг зэрэг ухаж түнгсний эцэст энэ нь тэдний хэдхэн хоногийн өмнө явсан тэр жим мөн болохыг мэдээд цочирдно. Тэр зураг дээрх хосуудын ард нөгөөх сонин хонх сүүмийж байгааг таньсан боловч цааш лавшуулан хайхаас өмнө интернет гинт тасарчихна. Яг тэр үед ойролцоо ямар нэгэн зүйл хүчтэй унах чимээ гарч тимийг цочооно. Тэр юу босныг шалгахаар яаран очиход Мили агаарт хөгж транст орсон байдалтай байхыг хараад тэр айж балмагдана. Тим хурдан хаалгыг нээхэд Мили түүн дээр нуран унаж үргэжлүүлэн татал төгсөөр байдаг. Сандарч твдсэн тим түүнийг алгадаж авахд тэр саяныг цочин сэрнэ. Үүний дараа хосууд уг хажин жигтэй явдгийн талаар яригцахад Мили үүнийг зүгээр их таталт өгсөн. Эсвэл зүүдэндээ явсан хэрэг байх гэж зүтгэнэ. Харин тим үүнтэй санал нийхгүй бөгөөд нөгөө агууд очсноос хойш хачин зөөс болж бие махбод нь үргэлж хоорондоо уусах гээд байгааг онцлно. Тэр бас тэдний явсан жим дээр сураггүй болсон хосын талаар түүнд хэлнэ. Тим маргааш өглөө эрт агуу руу очиж учрыг нь олохоор шийдснээ хэлэх боловч Мили түүний яриаг үл тоон няцаана. Мили ням гарагт эцэг их нь ирнэ гэдгийг сануулж түүнийг тэдний хажууд байлгамааргүй байна гэж шуудхан хэлсэн нь тимийн сэтгэлийг ихэд шархлуулна. Тэр шин хосууд тус тустай өрөөнд унтцгаана. Гэвч шин дундын үед тим гинт сэрэхэд үл үзэгдэх хүч түүнийг коридороор чиржүүлээ. Хөөрхий залуу сандарч бүх чадлаараа тэмцэх боловч энэ нь ямар ч нэмэргүй байв. Тэгтэл гинт Милигийн өрөөний хаалга өөрөө чихрэн онгойж Мили ч мөн коридор руу чирэлдэн гарч ирнэ. Тэдний гар хоорондоо уусан нийлж тэсхийн аргагүй өвдөлтийг мэдрэх үедээ тэд айсандаа орилолтно. Энэ үүмэн дунд тим булчин суллах эмээ санаж тэд шургуулганаас эмээ арайхийн авч залхиж анждаг. Тэд гараа салгах гэж тэмцэлдэх бөгөөд эм үүчиж ихэлснээр уусах үйл явц төр зур зогсох боловч хоёулаа ухаан алдан унана. Маргааш өглөө тим сангтер скотчоор хүлүүсэн байдалтай сэрэх бөгөөд Мили тэр хоёрын гар хоорондоо наарцсан хിവэр байгааг ухаарна. Мили түүнд эмний үйлчилгээ гарахаас өмнө салах хэрэгтэй хэлээд өвдөлт намдаахын тулд согтууруулах хундаа өгнө. Дараа нь тэр цахилгаан хөрөөгөөр арьсаа зүсэж салаад шархаа боон гэсэн төлөвлөгөөгөө тайлбарлана. Тим үүнийг сонсоод айж балмагдахч хэрвээ одоо салахгүй бол байдал бүр дордох болно гэдгийг удалгүй ойлгоно. Ингээд Мили хөрөөг авч нийлсэн мах руугаа зоож хэрцгийгээр зүсэж эхлэхэд тэд хоёулаа тисхийн аргагүй шаналлаасаа болон орилолдно. Үүний дараа гар нь боолтоор битүү ороогдсон тэр хоёр туйлдж ядран хэвтэж байгааг бид харна. Тим эмийн саваа шалгаж үзээд ердөө хоёрхан ширхэг эм үлдсэнийг мэднэ. Тимээс Мили биеийн дахин уусаж эхлэхээс өмнө яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй гэж зүтгэнэ. Тим асуудлын уг үндэс нь үүнээс хавьгүй гүн гүнзгий зүйл гэж маргах боловч бүсгүй түүнийг сонсохгүй тул арга буюу зөвшөөрнө. Яг энэ үед Мили түлхүүрээ Жеймигийн гэрт орхисноо санаж түргхэн шиг очиж авахар шийднэ.
Гэвч түүнийг дөнгөж явмагц тийм гэрлүүгээ буцаж орон гарч хийдэн олс аваад агууг зүглэн явна. Энэ хооронд Милли Жеймигийн гэрт ирэхэд хаалхан дээр нь нөгөө л сонин хэлбэртэй хон хөлгөөтэй байхыг харна. Тэр Жеймиг дуудаж үзэх боловч хариу өгсөнгүй. Удалгүй гэр дотроос дуу чимээ гарахыг сонсох боловч энэ нь зүгээр их зурагтын чимээ болохыг ойлгоно. Милли зурагтаар гарч буй сүмд болсон хоёр эрэгтэйн хормын бичлэгийг харах боловч тэдний хэн ч Жейми биш байлаа. Гэтэл бичлэг гинт хараахуу зан үйл рүү шилжиж нөгөө эрчүүд гараа зүсэн аимшигтайгаар уусан нэгдэх үе явц эхэлж байгааг хараад тэр итгэж ядна. Энэ бүхэн ямар нэгэн аимшигт гаж урсгалын нэг хэсэг болохыг илтгэсэн аимшигт үнэн Миллид тодорхой болно. Яг тэр үед Жейми гарч ирээд энэ бол тэдний амьдралын хамгийн жаргалтай өдрүүдийн нэг. Мөн ямар нэгэн гайхалтай зүйлийн эхлэл байсан гэж хийхнэ. Өөр нэг хэсэгт тийм агууг судалж байхдаа уусан нэгдэх зан үйлийг бэлэгдсэн зураг олж хараад энэ газар нэгэн цагт сүм байсныг ойлгоно. Гинт тэр шалан дээр унаж тэндээ наалдан гацчихдаг бөгөөд аимшигтайгаар уусан бүтээл түүн рүү дөхнө. Харин нөгөө талд Жейми Миллиг энэ бол агуу бэлэг гэж итгүүлэхийг оролдож тэд хосуудыг шууд утгаар нь нийлүүлж бүхэл бүтэн нэгэн болгон холбоог нь гүнзгийрүүлдэг гэж ярина. Милли үүнийг хүсэхгүй байгаагаа хэлэхэд Жейми аль хэдийн үйл явц эхэлсэн. Бас өөр сонголт нь түүнд таалагдахгүй л болов гэж хүйтнэр хийхнэ. Агууд нөгөө хамтан тийм рүү улам ойртох бөгөөд тийм тэрхүү амтан сургаггүй алга болсон хосын аимшигтайгаар уусан нийгсэн бий болохыг таниад айдас татна. Уусан нэгдэхээс татгалцсан хосууд ийм аимшиг төрхөнд орж гадсан. Үлдсэн амьдралаа энд өнгөрүүлэхэд хүрдэг нь тодорхой болно. Энэ үед Жейми Миллиг бүлэрлэгдээ илсүүлэхээр ятгсаар байх бөгөөд бүр зан үйлийг хурцсахын тулд бугууг нь зүсдэг. Милли түүнийг цохиж унгаад гэрээс цухтан гарна. Харин тийм нөгөө хамтанд баригдах шахсан ч хутгаараа тэмцэн биеэ хамгааж олсоо ашиглан агуугаас зүхтаж амждаг. Үүний дараа хосууд гэртээ нэгэн зэрэг ирэх бөгөөд бие биенээ харсан даруйд соронзон мэд хүчээр татагдан нийгдэг. Тийм үүнийг яаж зогсоохоо мэдэн химэн үл үзэгдэх бөгж гаргаж ирнэ түүнд гэрлэх санал тавина. Тэрээр үүнийг ухаарах гэж ийм удаа хугацаа зарцуулсандаа хүрцэл өчиж түүнгүүгээр өөрийгөө юу ч биш гэдгийг мөн түүнд бүхнээс илүү хайртайгаа нулимс туслуулан хэлнэ. Түүний үгс Миллигийн сэтгэлийг хөдөлгөгч тийм гинт түүнээс нүдэн анахыг хүсэж хоолоогоо хэрч хэрцэхнэ. Тэр хоёулаа уусан нийлж үрд энэ хэлбэртэй гацхаас өмнө үүнийг зогсоох цорын ганц арга бол амиа егүүтлэх гэж зүтгэнэ. Милли түүнийг зогсоох гэж сандран зүтгэх үед тийм Миллигийн цустай бугууг хараад айн балмагдж түүнд туслахаар цөхрөнгөө баран хичээ. Милли өөрийгөө үхэх гэж байгааг ойлгоод тиймийг өөрийгөө аврахыггүй ухаан алдах ба харин цөхөрсөн тийм уйлж гарна. Хэсэг хугацааны дараа Милли цочирдон байдалтайгаар гэртээс ирэхэд тийм цус алдалтыг зогсоох ганц арга нь энэ байсан гэж хэлнэ. Тэдний бие дахин уусан нийснийг ойлгоод Миллигийн зүрх зүсэрдэх шиг болно. Гэвч тийм сэтгэл хангалуун байгаа бололтой. Миллигийн дуртай цомгийг гаргаж ирээд хосууд хамтдаа бүжүүлж эхэлнэ. Тэд хувцас тайлж Милли тиймээс үнэхээр үүнийг хүсэж байгаа эсхийг асуухад тэр зүгшөөрнө. Гинтийн ирвэгт гарч хосууд уг хувирлыг бүрэн хүлээн зөвшөөрч эцэст нь нэг цул бий болон уусан нийхнэ. Киноны төгсгөлийн хэсэгт байшингийн гадна машин ирж зогсон. Миллигийн эцэг их бууж ирнэ. Тэднийг хаалга руу дөхөж очиход нөгөөх сонин хэлбэртэй хон хаалган дээр нь муу юр бэлэгдэх мэт үлгөөтэй харагдана. Милли тийм хоёр бие махбодороо бүрэн нэгдэж, эрэгтэйч биш, эмэгтэйч биш хоёртмал хүүстэй нэгэн цул биед болсон байдаг. Тэд гаднаасаа амар амгалан аз жаргалтай мэд харагдавч эцэг ихээ угтаж авахдаа энэ нь тэдний хов хүн гэдэг мөн чанар бүрэнсэн устж үгүй босныг итгэнэ. Тэд одоо нийгмээс тусгаарлагдсан зөвхөн өөрсдийн гэсэн ертөнцид гаж бүлэглэхийн золиос болж үлдэж байна гэсэн үг юм. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзъя. Баярлалаа. Суугийг маань дэмжиж subscribe дараарай.